чухал асуудал хэлэлцэж мэдээлэл өгж байгаа. Энэ олон жил яригдсан юм аа. Өнөөдөр ингээд хоёр байнгын ороо хамтраад хуралдаж байна. Хоёр байнгын ороон дарга сууж байна. 36 гишүүнээс өнөөдөр энд 6 гишүүн байна. Энэ парламентод орж ирээд тангар өргөсөн энэ улсын хурлын гишүүд энэ байнгын орооныхоо хуралд суух үүрэгтэй. Одоо тэгээ сүүлдээ баг орж ирээд эрдсэндээ ороод өгөөч гэж гуйдаг хэмжээр очиж шин. Одоо ажлын хэсгийн гишүүдэд харал та 20 хэдэн хүн сууж байна. Тэгэхэд энд бид нэг 5 сургуулийнхнаас сууж идэг. Тэгээ цаашдаа одоо ингээд Монгол төрийн ажил чи ингэж явдаг байх юм уу? Болно бүтнээ, хийнэ, хэрэгжүүлнэ, алаад өгнө л гэж орж ирсэн шүү дээ ер нь бүгд. За тэгэхээр энэ дээр юм байна. За ажлын хэсэг бол мэдээж яг мэргэжлийн төвшөнд сайн ажиллаад ирсэн баг. Одоо жишээлбэл ингээ ажлын хэсгээ хар та нар. Хууль тогтоох гүйцэтгэх засаг хоёроо жоох ялгаж салгамаар шүү. Өнөөдөр ингээд хууль тогтоох байгууллага буюу их хурлаас сонгогддог, томилогддог албан тушаалтнууд гүйцэтгэх засаглалын албан тушаалтнууд ингээ холдоо суудсан. Энд ирэх мэдл чиг үүргийн хувь чал ондоо шүү дээ. Сонгуулийн ерөнхий ороо, төрийн албаны зөвлөл, аудит, статистик шууд иргэн дүүлчилдэг байгууллага биш шүү дээ эдгээр чинь. Тэгээ төрийн албаны реформ ингээд бид нар өмнө ярьсан үндэсний хөгжлийн яамны манай дарга байж байгаа 26 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр 9% бууруулна гэж шууд тоо тавиад ороод ирж байгаа. Тэгээ яаж бууруулах юм бэ гэхээр хариулж чаддгүй. Тэгээ дангар бүтцээ ер нь яаж багасгах юм? Эн чинь өөрөө дахин инженерчлэл байхгүй юу? Дахин инженерчлэлээ ойлгохгүй байж баахан төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан л хэлсэн шүү дээ. Тэгээ энэ дэр хин хариуцлага үлээх юм? Одоо сая ингээд та бүхний хийж байгаа мэдээллийг харахаар бүгд ялгаатай мэдээлэл хийж шүү дээ. Ойлголт буруу зөрүүтэй л байна. Эн чинь миний яриад байгаа нөгөө засаглалынхаа эрх мэдлийг эхлээд ялгаач хэл гэдэг байгаа шүү дээ. Цаашдаа ингээд хууль тогтоох гүйцэтгэл хоёр ингээд холдоо явах юм. Энд чинь өөрөө төрийн албаны реформ чи энэ өгөхгүй юу та. Энийгээ засчиж бид нар дараа нь дахин инженерчлэлийн асуудлыг ярихгүй бол наадах чинь дахиад бид нар нэг хатан ташгирсантай л адилхан юм болно. Төсвийн хөрөнгө нь илсэн тасгсан ус шиг шингэн. Тэгэхээр эдгээр зүйлүүдэд нэлээд нухацтай харж үзмээр байна. За би 1 минутаа өргөж. За баярлалаа гүшүүн. 1 минутыг нэмж өгье. Төрийн албаны реформоо бид нар эхлээд хийхдээ дангар бүтцээ бууруулахын тулд эхлээд нэгдүгээрт хууль тогтоох гүйцэтгэх гэсэн ялгаагаа гаргаж тавина. Дараа нь төрийн үйлчилгээ. Тэгээд дараа нь хяналт. Тэгээд үр дүн. Ерөөсөл инженерчлэл чи энэ багхгүй юу? Тэгэхээр эдгээр зүйлүүдээ яг ингэ системчилж байж байгаад явахгүй бол дахиад би нэг юм бас нэг үр дүнгүй баахан зүйл гарчих үедээ нэг баталсан тогтоол маань бас хэрэгжихгүй тогтоол их хурлаас гарчих үедээ гэдэг юм болгоомжл байна. Тэгэхээр дахин энийг бас сайн ажлын хэсгийн төвшөнд бас системчилсэн зөв баха гэсэн юм саналтай.